За тэгвэл улсын хэмжээнд 2024-өөс 2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын 1400 орчим байгууллагад 35,000 орчим багш сургууль хүмүүжүүлэгч болон ажилтан ажиллаж байна. Гэвч өнөөдрийн байдлаар нийгэм даатгалын ерхий газарт 100 гаруй цэцэрлэгийн өр үүснээс зарим багш ажилчид нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй нөхцөлд хүрсэн байна. Монгол улсын хэмжээнд нэг багшид оноогдох хүүхдийн дундаж тав 35-аас 40 хүүхэд байгаа нь олон улсын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм а. Гэвч ачааллыг дагаад цалин хөлс нэмэгдэх ёстойч дөрвтэй нэмэгдэл байхгүй. Харин нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ авахад хүндрэл үүсэж эхэлсэн байна. Одоо ингээд хавар болоод ачааллаас болоод ажилчид маань бол өвчлөл гараад эмнэлэг дээр очиход бол нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлөгдөөг асуудал байсан. За энэтэй холбоотойгоор бид нар одоо 192 цэцэрлэгээс ямар зардлууд дээр өртөө байна вэ гэдгийг судалгаа авахд болохоор нэмэгдэл хөлсүүдийг дутуу олгогдсон. За дээр нь болох дээр эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй. Нийгмийн даатгал бол төлөгдөөд явж байгаа. Тэгвэл байгууллага цаана өртөө. Тэгвэл одоо энэ 12 дугаар сарын өнгөрсний сарын 10 гар дээр цалингаар тооцож эхний 3 сараа ингээд төсвөлсөн гэж штэ. Тэгэхээр нөгөө өмнө өртөө байсан байгууллага яг уу дахиад өр нэмэгдэнэ. Ялангуяа төсөв багтаа боловсролын байгууллагуудын хувьд нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын хур өр үүсэх үзэгдэл ихэлсэн байна. Яг одоогийн байдлаар бол 100 гаруй цэцэрлэг өртөө гэж урьдчилсан байдлаар манай сургуулийн өмнөх боловсролууд мэдэгдсэн байгаа. Эрүүл мэндийн үйлчилгээ авъя, нийгмийн даатгалын одоо шимтгэл төлсийн асуудлаараа үйлчилгээ авъя гэхээр өртөөгээд бид нарт үйлчилгээ өгөхгүй байна гэсэн ийм мэдээлүүд ирээд. Тиймээс улсын хэмжээнд ажиллаж байгаа 35,000 орчим багш ажилчдын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд үүсэд байгаа өрийг шийдвэрлэх цаашид хуур өр үүсэхгүй байх тал дээр чиглэлийн байгууллагаас анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа төсвийг нэмэгдүүлж ачаалал ихтэй багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар одоо ажиллаж байгаа боловсон хүчнээ хадгалан авч үлдэх нь хамгийн чухал асуудал болоод байна.